маргааш мөргөлжлөх юм. Манай улс дахь Австралийн элчин сайдын яам жил бүр нийтдээ 240 мянган австрали долларын санхүүжилттэй бичил төслийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Тэгвэл энэ хөтөлбөрийн 2017-оос 2018 оны төслийн санал хүлээж авах ажил эхэлсэн гэж тус газраас мэдээллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш Монголын 100 гаруй байгууллага нийтдээ 130 төсөл хэрэгжүүлсэн байдаг байна. Австралийн элчин сайдын яам 240 мянган долларын санхүүжилттэй бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд ашигын бус төсөлд санхүүжилт олгодог юм а. Жишээ нь тус элчин сайдын яамны төсөлд энэ онд 14 байгууллага хамрагдаж санхүүжилт авсан байна. Тэдний нэг нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсрол төслийн хүрээнд 55 дугаар сургуульд аутизмтай хүүхдүүдийн сургалтын орчиг сайжруулсан бол өөр нэгэн төслөөр Улаанбаатар хотын цагиргаанаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмж ил тод байдлыг дээшлүүлэх гар утасны аппликейшн хөгжүүлэн туршиж байгаа зэргээр нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлдэг юм байна. Австралийн засгийн газраас үзүүлж байгаа хөгжлийн туслалцаа нь нэлээдгүй өргөн хэлбэртэй байдаг. Жишээ нь манайх магистраар тэтгэлэгтэй суралцуулах, уулуурхаан салбарын шилдэг технологи нутагшуулах зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Харин бичил төслийн хөтөлбөр нь шууд элчин сайдын яамны харьяанд хэрэгждэг. Тиймээс бид Монголын нийгэм эдийн засагтай хэрэгтэй гэсэн асуудлыг дэмжиж шийдвэрлэхэд нь бололцоо олгодог юм. Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр бичил төслийн санхүүжилт авсан 14 байгууллага өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээ өнөөдөр танилцуулсан юм а. Тэдний нэг нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөр тамрагдсан чулуун долгор байсан юм. Тэрээр бусад хэрэгэн зэрэгтэй иргэдийн хамт гар урлал хийж борлуулж эхэлсэн байна. Албаны дэргэд маань гар урлалын төв ажиллаж байдаг. Энэ дээр одоо 6 эмэгтэй ингээд бүтэн цагаар ингээд ажиллаж байгаа. Тэгээд мэдээж одоо бид нэр үйл ажиллагаагаа өргөжүүлэн зөвхөн одоо хаягдл цаас биш цаашдаа одоо нэг ундааны сав бид нэр өдөртөндөө зөндөө юм хайдаг. Одоо бидний эвдэрхий тэрэгэнцэр маань хүртэл эвдрээ таяхаа бид нар зөвхөн хог гэж хайдаг байсан бол одоо эргүүлээ бид нар юм энэ ундааны сав одоо янз бүрийн төрөл бүрийн одоо нүүр гоо сайхан хэрэглийн шил савлуудыг хүртэл бид нар одоо ашиглаж ийм бүтээлүүд хийж эхэлж байгаа. Тэгээд яг энэ тэтгэлэгт хамрагдсанаараа бас бид нар ер нь бол өөрт хэрэгтэй байсан тоног төхөөрөмжүүдээр бол бүрээ хангадж чадсан. Австралийн засгийн газрын энэ бичил төслийн уралдаанд Австралийн Мөрдөггийн хүүхдийн судалгааны институттай хамтраад залуу эмэгтэйчүүдийн дунд хүний хүнцэр вирусын тархалт мэдлэг дадал хандлагыг үнэлэх судалгааны ажлыг бол хийж байгаа. Газар тариаланд бол хүнсний ногоогоо тариалж байгаа манайх бол тэгээд 25 эмэгтэй ажиллаад энэ дотор бол явж байгаа. Тэгээд нэг хөрөнгө оруулалтаа, стадийн хөрөнгө оруулалтаар манайхан бол одоо тоног төхөөрөмж, хүлэмж, зойр тэгээд бүхэл тийм бүх юмар хангагдаад бид нэр ажиллаж байна л да. Одоо цаашдаа бол бид нэр тэгээд жижиг жумдуулт ногоо янз бүрийн салаад мулаад их талаарч байт юм. Тийм юу хэрэгжүүлэх ажилтнаа явж байна. Австралийн элчин сайдын яамны санхүүжилттэй бичил төслийн хөтөлбөрийн 2017-оос 2018 оны төслийн саналыг хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ сарын 23-нд дуусах юм байна. 2016 онд